За та бүхэн энэ өдрийн мэнд хүргэе. Бид Монгол Улсын үндэсний номын сангаас энэхүү ярилцлагыг хийж байна. Тэгээ өнөөдөр бол 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр. Одоогоос 109 жилийн өмнө энэ өдрүүдэд манай өвөг дээдс үндэснийхээ тусгай тогтнолын төлөө тэмцэж ялалтаа байгуулж байсан тийм түүх өдөр байгаамаа. Тэгээд энэ өдрийг тохиолдуулж та бүхэнд үндэсний тусгай тогтнолын баярын мэнд хүргэе. Бас энэ баяр дээр та бүхэнд бас баярын бэлэг болгож энэхүү номыг танилцуулахаар бэлдсэн юм аа. За энэ жил бас Монголын нууц овчоо зохиогдсны 780 жилийн тохиож байна. Тэгээд энэ зориулж манай судлаачид, эрдэмтэд, ард иргэд маань бас олон зүйл судалж, бэлдэж тэмдэглэж байгаагийн нэг бол Монгол Улсын их сургууль, тус сургуулийн монгол хэл шинжилгээний тэнхим, Монгол Улсын үндэсний номын сантай хамтраад Цэнд гүн ба Монголын нууц овчооны анхны монгол орчуулга гэсэн энэ бүтээлийг өргөн барьж байна. За энэ зохиол 3 хэсэгтэй. Нэг эхний хэсэгт энэ Цэнд гүний орчуулсан Монголын нууц овчооны тухай судалгааны удирдгал, дэд хэсэгт нь Цэнд гүний орчуулсан Монголын нууц овчооны кирилл бичгийн хөрвүүлэг, за гутгаар хэсэгт нь бол Цэнд гүний орчуулсан Монголын нууц овчооны эхийн зургийг ингэж хавсгаж хэвлүүлсэн. За Цэнд гүн бол 1875 онд хөлөн бүрт мэндэлсэн. За 1911 онд яг энэ өдрүүдэд тэр монголчууд үндэсний тусгай тогтнолоо сэргээн баттгахын төлөө явсан тэмцэлд оролцож Богтаант Монгол улс байгуулагдахад хүчин зүтгэж Бодлогот Баатар цолоо шагнуулсан тийм хүн. За Монгол улсын гадаадын явдлын яамд дэд сайдын алба хашиж байсан тийм хүн байгаамаа. За тэр үеэс монголчууд үндэснийхөө ухамсарыг сэргээх, өв соёл түүхээр бахархах, түүнийг ард олондоо танилцуулах, сурталчлах, таниулах олон ажил хийж байсны нэг бол 1917 онд Цэнд гүн одоо энэ Монголын нууц овчоог одоо орчуулсан тийм бүтээл хийсэн байна. За энэ орчуулгыг хийхэд бас сонирхолтой түүх өрнөсөн. Өөрөөр хэлбэл 1910-аас 11 оны үед бүрээд эрдэмтэн Цэвэн Жамсран буюу Жамсрангийн Цэвэн өвөр монголчуудын нутгаар судалгааны ажлаар явсан байна. Ингэж явж байхдаа 1908 онд хэвлэгдсэн Едехүү гэдэг хүний хэвлсэн Монголын нууц овчооны эхийг олж ирсэн. Ингээд олдон өргөгдсөн Богтаант Монгол улсын гадаад яамд ажиллаж байсан Цэнд гүнд одоо уг зохиолыг монгол хэл рүү орчуулах тийм захиалгыг өгсөн гэж сүүлд тэмдэглэсэн байдаг. Цэвэн Жамсранов, Цэнд гүн хоёр бол тус яамд хамт орчуулгаар ажиллаж байсан. 3 хятад хийсэн 3 улсын гэрээнд хамтран оролцож байсан. Бие бие тийм сайн мэдэх бичгийн хүмүүс байсан байна л да. Ингээд ажил мэргэжил, сонирхол, хүсэл тэмүүлэл нэгтэй тэр хүмүүс бол бие биендээ ингэж харилцсан одоо зөвлөлдөж нууц товчоог бол монгол хэлээр орчуулсан зүйтэй гэсэн тийм санд байсан байна. Энэ үед нийслэл хүрээнд Цэвэн Жамсранов нийслэл хүрээний сонин бичиг гэдэг сонин гаргаж байсан. За тус сонин дээр 1916 оны 1 дугаарт одоо Богд эзэн Чингис хааны намтрыг бид нар монгол хэлээр хэвлэн нийтлэхээр болж байна гэсэн тийм мэдээ хэвлэж исэн байна. За энэ бол юу хэлж байгаа гэхээр тэр Цэнд гүн нууц овчоог орчуулж тэндээс тэр нийслэл хүрээний сонин бичих цувралаар хэвлэнэ гэсэн тийм төлөвлөгөөтэй байсан шүү. Тийм. Гэвч тухайн ажил албаны шаардлагаар Цэнд гүн бол тийм яралтай орчуулж амжаагүй. Тэгээ жил илүү хугацаанд сууж 1917 оны намар дууссан гэж орчуулгынхаа өмнөх үгэнд тэмдэглэсэн байдаг. Тий. Ингээд Цэнд гүний хийсэн энэ бүтээл бол
онцлогтой нууц товчооны тэр хятад хан зүсгээр тэмдэглэсэн эхийг монгол бичгээр сэргээсэн хажууд нь утгажилсан хятад орчуулгыг нь монгол хэлээр бас орчуулсан байна. Энэ бүрийн их одоо Оросын холбооны Оросын шинжлэх ухааны академийн дорн дахны гар бичмийн хүрээлэнд Ленинград гэж хуучнаа нэрлэдэг байсан. Одоогийн Санкт-Петербург хотод одоо хадгалагдаж байна. Энэ эхийг 1970-аад оны үед Цэндгүний охин Түүхч Ханцуранга олж мэдэж гэрэл зургийг нь аваад хожим гэрэл зургаар хэвлсэн. Энэ бол ингээд нэг бүрэн их. Түүнээс гадна манай улсын үндэсний номын санд тэр хятад утгажилсан орчуулгыг нь монголоор орчуулсан нэг нь тусгаад нь салгаж буулгасан. Тийм 3 янз их хадгалагдаж байгаа. Тэрнээс бид нар энд хэвлсэн бол хамгийн харьцангуй цэвэр сэрүүлсэн тим ихийг нь сонгож авсан. Энэ бол 12 дэвтэр ийм их байгаа. Ингээд бид нар тэр тус бүрд нь 12 жилийн тэмдэг тавиад ингэж хэвлж гаргалаа. Түүнээс гадна 1920-ад оны үед одоо судар хүчийн хүрээлэнд ирж ажилласан Буряди эрдэмтэн Цэвэгжав Базар Барадын нар энэ судар хүчийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаад тэр үед хийжсэн ажил дотор одоо судар хүчийн хүрээлэн Монголын нууц товчоо гэдэг зохиолыг Цэндгүн орчуулсан байна. Тэрний нэр, оноосон нэрүүдийг бусад Монголын түүхэн сурвалжуудтай тулгаж хянж нэгтэлж байна. За бид нар бас хүсэл тавилаа. Тэр хятад хэвлэгдсэн нууц товчооны эхийг олж өгөхийг хүслээ. Бас энэ орчуулгаас манай Бурядын эдмийн хүрээлэнд одоо өгөхийг хүссэн тийм хүсэл тавьсан юмаа гэж тэмдэглэсэн байдаг. Тэрний дагуу Цэвэн Жамсаг нууга өөрийн гараар хуулж 1920-ад оны сүүл үеэр энэ орчуулгаас 1% одоо Бурядын шинжлэх ухааны байгууллага эдмийн хүрээлэнд бол хөдөлж өгсөн байна. Тэгээ энэ номынхоо өмнөтгөлд бид нар тэр эхүүдийн хаана хадгалагдж байгаа, хэрхэн тэнд очсон, ямар учир шалтгаантайгаар хүрсэн онцлогуудын талаар бол бас дурдж тэмдэглэсэн. Тэгээд энэ эхийг одоо онцлогийг бас тэмдэглэж гаргасан. За Монголын нууц товчоо гэдэг зохиолыг монголчууд юу хэдийн үеэс мэдэж эхэлсэн бэ гэдэг бас нэг сонирхолтой тийм зүйл. Мэдээж усан данзны алтан товчоор бол нууц товчооны ихэнх хэсгийг 233 зүйлийн бол манай бичгийн хүмүүс мэдэж байсан байгаа. Зүгээр яг орчин цагийн уншигчид зориулж хэдэд гаргасан бэ гэдэг талаар бас нэгэн сонирхолтой баримт бол энэ 1936 онд дунд сургуулийн 3 ба 4 дугаар ангийн сурагчдад зориулж энэ далахчаагаа унших бичиг хэвлүүлсэн байна. Тэгээ энэ далахчаагаа бол бага ангийн 1-р анги, 2-р анги, бас 3-4-р ангийн сурагчдад зориулж унших бичгүүд хийсэн. Тухайн үед бас Дүгүр Жавгай, Лувсан Базаргай гэдэг ингээд Цэдэн Жавгай гэсэн хүмүүс бас хэд унших бичиг хийсэн. Энэ далахчаагаа хийсэн 3-4-р ангийн сурагчдад зориулсан унших бичгийн онцлог нь юу юм бэ гэхээр Монголын түүх одоо судалтай холбоотой олон зохиолыг хэсэгчилж оруулсан байна. 1936 онд. Тэгэхээр энэний нэг хэсэг нь бол энэ Цэндгүний орчуулсан Чингис хааны нууц түүх гэдэг энэ бүтээлийн 4-р дэвтрээс нь одоо оруулж хэвлсэн. Тэгэхээр бидэд одоо мэдгэж байгаагаар бол Монгол оронд Монголын нууц товчоог анх хэвлсэн тэр хэдийгээр хэсэгчилсэн боловч анхны хэвлэл бол энэ 1936 оны энэ хэвлэл юм аа гэж бид үзэж байгаа. Энэ хэвлэл дээр бол энэ Цэндгүний нууц товчооны 4-р бүлгийг хэвлэжээ гэж ойлгож болно. Тэгэхээр энэ үеэс монголчууд бид нар Монголын нууц товчоог өөрсдийнхөө их хэлээр, үндэснийхээ бичгээр уншиж эхэлсэн тийм дүүхтэй. Тэгээд энэхүү ажлыг хийхэд Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжийн нийгмийн хамт олон Монгол үндэсний номын сангийн хамт олон гэж хамтарч одоо Монголын нууц товчоог
1240 он зохиосон гэж үзвэл энэ жил тохиож байгаа 780 жилийн хойд нь ийхүү бэлэг барьж байгаамаа. Та бүхэн бас таалан болгоно уу?